Сайн мэцхан юу яцхан залуусан ингээд Freeze episode 6-гаа эхэлцгээе. Oh my god би аптай байна уу? No. Plot me. Гом байна. За би үзсэн та нарт юу фарма үзүүлээд. Ийм олон видеотэй болсон. 5 stack үед ийм том фармтай болсон. Тэгтээ энэ арай жижиг юм байна. Бөөнөрөө энийг бүр тийш нэ томсгоноо гэж байгаа. Тэрний төлөө би энэ олон юм шоу литрэлсэн. За юу ч юм бөөнөрөө workshop гэдэг юу энийга зараадах юм. Зараад бол нэг өнөөдөртөө бол одоохондоо бол rank up хийчих байхаа гэж бодоод шít найдаж шít $10,000 юм чинь. Энэ видеорээ зөвхөн видеорээ. Тэрнээс гадна бөөнөр энийг янзлах хэрэгтэй байна. Энэ хэсгийг. Энэгээр бас нийтих мөнгө хийн шүү. Маргааш би faction тоглоё гэж бодож байгаа. Нэлээд олон хүмүүс faction season 3 episode 2-ыг хүлээж байгаа. Энэ чулуун хурц болохоор амар амархан хэвтрээд байгаа. Зөөц бөөнөрөө энд sugar cane-уудаа бүрэн тарьчих. Sugar cane зарах бас боломжтой л. What? Ягаад энэ ус сүрэхгүй байгаа юм биш. Борорч. Yes. Өнөөдөр бас нэр бороо орсон шүү дээ. Та нар мэдсэн үү? За, 62 секундын дараа миний хүчийг ашиглаж маар байдаг.
Тэр хин бэ? Фантаси бой юм шиг байна тий. Дээр нөгөө Могигээд Diamond-тэй байсан хүн чинь faction-ийн хүн юм байлээ. Тэр жоохон глич юм шиг байлээ. Faction-ийн хүн Freeze-д орж ирэх боломжтой. Гэтэ одоо юу гэх юм бэ? Ямар ч үйлдэл хийх боломжгүй байсан юм яасан. Эсвэл зүгээр л тэрний скиныг харуулсан байж магадгүй. Бараны чимээч гоё ш. Тэр фэнтези бой ч гэсэн факшн дээр л байгаа. Тэгж бодож шин дээ. Тэгээд энэ хөлцгийг юуцсан дуусчих. Тэгээд what? Нэр тийштэй. Энэ хөлцгийг дуусгаад одоо ингээд God damn. Нэг утсангүй. Энэгээр бас нэлээд их мөнгө хийх байхаа гэж би бодож шít. Надад дахиад хөр залгаая. За өнөөдөрт ингээд орхич. Би ерөөсөө маргааш янзлаа нэг. Тэр яг миний энэ юуны хажид энэ факшн гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бөөнөрөө нилээд юу хийчихнэ хурц. Өө. Нэр би юугаараа витэрээ ийм олд алах хийцэн байна. Одоо энийг хараа яг Diamond юутай л хүн байгаа. Яг faction юм байгаач. Oh no. Энийг засах хэрэгтэй юм байна. Бараач гоё ш. That's good. Ингээ да тэгвэл би formation security байхад миний killer хүртэл. Тэр алдааг нь засан даа гэж жаад. Тэгж байгаа заснаа. За ийм байхад болно.
За одоо эднэрийг чи хэрэг гарч ирнэ шүү дээ. Тариал нь ч бас хэцүү шүү дээ хүмүүсээ. Oh my god. Ингээл зүгээр ногоон харагдчих шүү дээ манайхч. Гаднаас нь харахад. Ногоон харагдана да. What? Гэ дээр нь үсрэх юм бол энэ юу болчтой. Болохоо байцсан шүү дээ. Бороо орж байгаа болохоор энд буцаад дуурт болчдөг байхгүй. Тэгэхээр та нар бити дээгүүр нь үсрээрээ. За болохоо ийцэн. Бороо орж байгаа болохоор зүгээр юм байл. Болцсон байх гэж бодсон юм шиг. Энэ болцсон юм шиг. Болцснуудынх нь видео дээр нь авч ил. Тэгээд энд байх хэрэггүй баха. Энийг юм болгоч. Үзэмтэнч бах. 2600 доллараар бүүнээр юу хийх вэ? Энэ эпизодыг нэг дараагийн эпизодээр бүүнээр яах юм бэ? Ранк ап хийх юм бэ? Тэгвэл би бол өнөөдөр мангар хордоорох юм болов гэж бодсон ч үгүй юм. Ородгүй юм байна. Энэ sugar cane л нэлээд хордоорох. Бүүнээр энийг нэг хальт хөгжүүлээд энэ хэсгийг бум 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 бум. Би ч нэр
Sugar cane-үүдээ дээр орхичлоо. Sugar cane-үүдээ дээрээс авчрах юм байна да. Ер нь бол би бичлэгээ edit хийдэг байсан. Тэгээд энэ хэсгийг бол хордлуулж олдог байсан. Гэхдээ би edit хийхээ болцсон л та. Edit хийх өмнө цаг алдаа. Тэгээд та нар ярьж байгаа бичлэг хүлээж идэг нэмээ бичлэгийг. Тэрийн хэсгийг зүгээр бүтнээр нь та нарт үзүүлсэн дээр ах гэж бодож шин. Дарараа. Зөвхөн би энэ хэсгийг, энэ тал хэсгийг яагаал тэгэл бусдын угаасаа яахгүй. Архичнаа. Тэгвэл та нар уйдчих. Нүртлэх болох байхаа. Oh no. За. Ашиг супер скил ашиглах. Юм тэглээд байна да. What? За. Одоо зүгээр юм шиг. Тэр супер брейкер ашигласнаас болж ингэдэг байхгүй. За. Бараг эндээс авахд бидний дутуу гүцээчих байхаа одоо. 8 ширхэг гэхдээ хангалтгүй байна. 16 ширхэгч хангалтгүй л дээ. За дэше гараа. Вау, орой болцсон биз дээ. Ямар гоё юм бэ. Ит.
тэр glitch block. Тэр энэ хавцаа нэг glitch block байна да. Энэ хавцаа биш юм байна. Энэ хавцаа. За ингээл болоо шивтэй. Маргааш үлдсэний хийнэ. Бид нэрийг эргэж харахад л дахиад оргоцсон байгаа. Энд дээр оргосон юмуд байна уу? Нэг юм байх шүү дээ. Энэ нэг скил ээ одоо харж байгаа. Бум. Яадаг чи? Бум. 3 ширхэг сид өгдөг юм. Нилийн их сид өгдөг юм шиг юм бодвол. Эсвэл нилийн их вид ч юм уу? Тийм л очиртай ах. Oh my god. За энэ ч нилийн л их ургац өгөх бах та бид нарт. За энэ моднуудаа яана. Өнөр энэ дөртний дийлгүүр хийнэ. Нэг дөртийн 100 төгрөгөөр зардаг ч юм те. Энэ моднуудаа шихигээд нэг 2 сүх авчи. Хэрэг болж байна. Ох, яг бид нарыг мэдсэн юм шиг бороо орохоо зогсож ш. Яг ямар аюутай барих авал ийсээ мэдэхгүй л тэгтээвч ингээ хүрээлч да. Ямар загвартай 2 давхрыг барих аа мэдэхгүй л юм да. Шууд мангар том дээвэр барьчихдээ юм бэл. Тэгээс ярьшиг 2 давхраа барьчаад тэгээд дараа нь дээвэр барьсан дээр юм шиг. Тэгэж бодож байна. Cactus farm байна. Cactus farm ч усад нэлээд ашигтай ш. Гэтэ бид нэр барихгүй. Барина гэвэл яг faction тэр л барих. Бид нарт бол Prison дээр ийм wheat farm байхад л хангалттай гэж би бодож байна. Oh my god, хараагүй юм биш үү? Ямар гоё харагдсан бэ? Бөөнөр нэр шил авах юм биш, шил авнаа. Энэ моднуудыг дуусгах чи дөө. Ингээ амархад дуусчихдээ ингээ. Би ингээ гэж бодож байна. Энд нэг юм Volcom маягийн юм хийжтэй юм билүү? Төрүүлээж байгаараа. Ингэдэг лөө. Шана. Та нар ч бас сураад авах хэрэгтэй ш. Сураад авах та нар ч бас хэрэгтэй ш. Балкон маягийн юм хийвэл гоё харагдах юм шиг санагдаад байна. Яг тэгээд хаалга байна уу надаа? Хаалга тэнд байх шиг байсан да. 2 илүү хаалга байх шиг байна. Тэгээд балкон руу гарахтаа энэ хаалгаар гардаг. Oh my god. Ямар гоё байшин бэ. Барьж тоосон гот гоё харагдах бах та. Балкон руу гарнаа. Гоё цонхог харах нь шүү дээ. Тэгээд өөр хүмүүсийн барилга. Энд бас гоё харагдаж шүү. Oh my god.
Энийг нэг амир өөр гоё хаалгаар сэлсэн ч болох юм байна да. Хаалга нь муухай харагдаад байх шиг. Надад бол санагчлаа. Хаалгыг сэлсэн ч болох юм шиг. За. Гэт одоо өндөр нэг шил авчи та. Тэрт мөнгө байгаа юм чинь шил авчи. Ранк ап хийж болдгоо мөг асуугаад байсан. Болдог шүү ранк ап. Би л ранк ап хийж чадахгүй болохоос. Чадахгүй ч ер нь яахгүй болохоос. Чэр энийг хаяа. Энэ сервер юм байна. Серверийн рүүл байна. За нэг хэдэн ширхэг шил авсан дээр байна. 1 2 40 ширхэг класс хэрэгтэй юм байна биднэрт. Warp shop. Класс байна. Санд хэрэгтэй те. 1 2 их өөр санд чи 2000 байсан юм биш. За яах вэ? 10 ширхэг. Лот мийхаа биднэрт нөлөө их мөнгө олдноо тэгж яах. Санаа зовох хэрэг байхгүй ш. Oh my god. Энийг куки гэж харанд бөөнрөө гадуур явж айлуудын байшин гарнаа. Манай байшин чи яах вэ? Цавцаага өнгөтэй бол гарч байгаа санаа харагдах юм болоо. Энэ бол гоё хийцтэй байшин байгаа байхгүй. За яах вэ? Ирээдүйд өөрчлөл юм чи ямар байсан. Яа өөр байшнууд үзье. Вау. Stone brick. Oh my god. Амар олон лоон төрсөн. Ямар гоё юутэй. Яасан гоё яаш юм бэ? Stone brick-ээр барьж болох юм байна тий. Өнөрөө. Манай байшин ч яах тий. Ийм гоё замыг одоо яаж авдсан бол биш юм. Юу халааж агаад авдаг гэсэн баха. Энэ дөртийг халаахаар юм гараад ирдэг гэсэн баха. Тэгээ манай дараг зам хэрэггүй дээ шууд гэрлүүгөө орчих. Тэ болохоор хамгийн цараматай нь марг манай гэр болсон тий. За 16 ширхэг шил. Болгоомжтой тавихгүй бол буцаж янзлах юм бол хааграш. За харъя гаднаас. Гүй яах вэ дайжгүй л. Тэгтээ бөөнөрөө нэг юм хийнэ. Иймэрхүү модоор ч юм уу. Эднэрийг хүрээлүүлсэн. Тэгэхгүй бол арай жоохон тэнэг харагдаад байгаа шүү. Хараатах бид нар гоё тийм мод байна уу? Энэ эсвэл энэ ч юм уу. Энийг авчи бид нар энэ юг энэ стон үн тэнэг харагч. Тэгэхээр стоны оронд ганцхан цагаанаар барихаар тэнэг юм байна. Өнөөрөө
Хм. Дэжгүй гэж бодож байна та нар. Миний майнем. За та нараа комент хэсгээр үлдээгээрэй. За. Яг аль мод нь таалагч чинь аль модын зэрэгцүүлж тамимаар байна те. Тэр комент хэсгээр үлдээгээрэй. Энэ ууланд ажиггүй юм байна. За тэгтээ та нар өөрсдөө Spruce wood юм биш. Энэ болохоор jungle wood, dark oak wood. Комент хэсгээр үлдээгээрэй. За ингээд энэ эпизодыг дуусгацгаая. Дараагийн эпизодоор уулзтлаа. Түр баяр та.